Ирээ хэлсэн гэх юм. За окей би найруулж хэлчих. Ширсээ нэг таны хэлтэр зайлгээд тэр чигээр авах чинь. Сайн байцгаана уу? Ашиг зөвлөж подкастны нэг хөглөхөд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийн Сүлхөн сургуулийн бие болтер судлалын техникийн анагаах ухааны доктор Мөнх Эрдэнэ багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна багш. Энэ өдрийн мэнд өгөргий. За. Энэ удаагийн ярилцах сэдв их сонирхолтой. Надад их сонирхолтой санагдаж байгаа. Тэр би болохоор өөрөө спортоор хичээлдэг. Тэгэхээр энэ спортын ерөөд бол их холбоотой мэрэгжлийн талаар ярилцах. Тэгэхээр хөдөлгөөний засалч гэж мэрэгжил. Хөдөлгөөний засалч мэрэгжлийг яг ямар мэрэгжил гэдэг юм бэ те? Энэ үзэгч хүүхдэд хэлж өгөх. За тэгэхээр хөдөлгөөний засалч гэдэг мэрэгжил маань бол манай Монгол улсад бол харьцангуй шинэ үүсч хөгжиж байгаа. Гэхдээ бас эрчимтэй хөгжиж байгаа юм мэрэгжил. Дэлхийд дахинд бол аль хэдийн 100 гаруй жил болцсон. Ерөнхийдөө дэлхийн ихэнх ерөн улс орнууд хөдөлгөөний засалч гэдэг мэрэгжил байдаг. Physical therapist тэгээд Америк, за тэгээд Азийн орнууд нэрлэдэг. Physiotherapist тэгээд Европын орн ч юм уу, Австрали ч юм уу. Энэ бус орнууд үндсэндээ ийм хоёр нэршлийн дор явдаг. Энэ мэрэгжил маань яг ямар мэрэгжил вэ гэхээр та нар Монголд бол хөдөлгөөний засалч гэдэг нэрээр орчуулж чаддаг. Энэ юу хэлж яах вэ гэхээр бид нар арай ойрхон юм болов уу гэдэг энэ нэрийг өгчөөд байгаа. Альва нэг осол гэмтэл ямар ч шалтгаан байж болно тийм осол гэмтэл өвчин эмгийн улмаас тухайн хүний хөдөлгөөн үйл ажиллагааны чадвар алдагдсан тохиолдолд тэрийг сэргээх чиглэлд ажилдаг ийм эмнэлгийн мэрэгчлэн байна. Жишээ нь хамгийн энгийн жишээ. За спорт гэж хэлж байгаа тийм үү? Спортын хөдөлгөөний засалч нар гэж байдаг. Sports physical therapist гэдэг. Яадаг вэ гэхээр за жишээ нь сагсан бөмбөгийн тамирчид бол өвдөгний хувьд хэсгийн өвдөлтүүд маш их байдаг тийм. Энэ өвдөлтөө сэргийлэхийн тулд хөдөлгөөний хувьд буруу хөдөлгөөн хийгээд халаалт багтаагаар ч юм уу эсвэл аль нэг булчингийн тэнцвэр алдагдсанаас болоод тойгны татагдал буруу тойгны хөдөлгөөн орж ирэх ч юм уу. Тэгвэл энийг булчингийн тогтолцоог нь засч балансын тэнцвэржүүлдэг ч юм уу. Ийм хөдөлгөөнийг их нарийн түвшинд судалдаг. За тэгээд энэ алдагдлыг буцаад засдаг ийм мэрэгчлэнүүд байгаа. Тэгэхээр хөдөлгөөний засалч мэрэгжил ерхэд бол яг товч ярихад сайн ярьлаа те. Тэгэхээр хөдөлгөөний засалч мэрэгжлийнхаа ерхэд бол онцлог нь яг ямар онцлог байдаг бос мэрэгжлийг бодвол те. Тийм, хөдөлгөөний засалч маань өөрөө health professionals буюу эрүүл мэндийн мэрэгчлэнүүдийн нэг. За тэгээд хамгийн энгийн жишээгээр ярил л да. Эмч бол мэдээж тухайн хүний яг өвчнөд илүү тулж харьцаад за тухайн эмчилгээ ч юм уу ингээд хийж чинь тийм үү. Хөдөлгөөний засалчийн хийж байгаа эмчилгээний онцлог юу вэ гэхээр энэ маань эмийн бус эмчилгээ хийж байна гэсэн. Өнөөдөр дэлхийн нийт бол эмийн эмчилгээнээс аль болох татгалзаад аль болох хөдөлгөөн за идэвхтэй хөдөлгөөнөөр ч юм уу тухайн хүчин эмгийг нурууны өвдөлтөйч байт юм уу те намдааж явах юм бол энэ маань маш их ач холбогдол өндөр байна гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас энэ мэрэгжлийн онцлог нь нэгдүгээр бол эмийн бус эмчилгээ. За хоёрдугаар тухайн хүнийг эмчлэхээ хөдөлгөөнийг сэргээх үйл ажиллагааны чадварыг сэргээх явцад бол тухайн үйлчлүүлэгчтэй бол маш ойрхон эмчээс илүү ойрхон гэж хэлж болно. Яагаад тэгэхээр тэр хүний за алхааг засахад буруу алхдаг байсан бол тэрийг засахын тулд тэр хүнтэй маш ойрхон ажилдаг ийм мэрэгчлэн энүүгээрээ бас онцлог. За эндээс мэдээж ганцхан сэргээн засах хөдөлгөөний заслын эмчилгээ хийгээ зогсгүй мэдээж өөрчлөлт сэргийлэх чиглэлээр тусламж үйлчилгээг явуулдаг. За хамгийн энгийн жишээ нь бол жишээ нь 10 жилийн хүүхдүүд ч юм уу те ингээ буруу суусанасаа болоод нурууны мөрөлдөд нэр их үүсчихдээ. Тэгэхээр энийг бол аль болох тэр буруу суугаад булчингийн тэнцвэрүүд бага нурууны тойрсон булчингууд алдагдсан байх юм бол тэрийг төрүүлж онцлоод хөдөлгөөнийхөө хувьд за тэгээд тэр мөрөлдөө сэргийлэх ч юм уу энэ зэргийн тусламжуудыг маш өргөн хүрээтэй тусламж үзүүлдэг ийм мэрэгчлэн байна. Жишээлбэл би одоо хөдөлгөөний засалч мэрэгчлэр сураад төгслөө гэж бодоход надад яг ямар чадварууд би эзэмшиж төгсөх вэ? Маш зөв асуулт байна. Тэгээ хөдөлгөөний засалч мэрэгчлэр сур төгсгöd эдгээр хүмүүс маань бол нэгдүгээр лицензтэй байх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд ч гэсэн тийм байдаг. Нэгдүгээр хөдөлгөөний заслынхаа яг онцлогоог хийдэг. Энэ бол эмчийн онцоос ондоо шүү. Хөдөлгөөн үйл ажиллагааны чадвар алдаргалыг энэ хүн ямар төвшөнд хөдөлгөөн алдсан байна вэ гэдгийг онцлно. За хоёрдугаарт нь болохоор энийгээ сэргээн. Эмчилгээ. Тэгэхээр онцлогээ болон эмчилгээний онцлогоо болон эмчилгээний юм чадваруудыг эзэмссэн байх хэрэгтэй байдаг. Мэдээж тухайн хүн за чи спортын хөдөлгөөн засалж болох ч юм уу, эсвэл гэмтлийн хөдөлгөөн засалж болох ч юм уу, хүүхдийнх гэдгээс хамаарат цаашаа бол өшөө нарийсаад явах юм боломжтой.
За тэгэхээр гимтэл соог талаас та нэг сайхан ямар үр дүнтэй ажилладаг вэ хөдөлгөөн засалч мэргэжлийн? Тийм. Тэгэхээр гимтлийн чиглэл гэдэг маань энэ хөдөлгөөн засалч нарын бас хамгийн их ажилладаг ийм чиглэл салбар байгаа. Хамгийн наазахын жишээ бүгдээрээ ингээд аваад үзье. Бид нар бүгдээрээ л эмээ өвөтэй тийм үү? Настай аав ээжтэй юм зүйл байхаа тийм үү? Тэгээд яадаг вэ гэхээр одоо жишээ нь өнөөдөр бидний амьдралын хэв маяг бол ерөнхийдөө суугаа ийм хэв маяг шилжчихлээ шүү дээ. Тэгээд хөдөлгөөнгүй ширээний ард суудаг ч юм уу тий. Гараа төгжрэлд ороо суудаг. Энээс болоо биеийн жингийн илүүдэл гэдэг юм энэ тэндгүү бараг хүн болгонд л тий энэ том асуудал болж байгаа тий. Цар тахлын хэмжээнд хүртэл. Тэгээд энээс болоод нөгөө тулгуур эрдэнэ тогтолцооны эмгэгүүд ялангуяа үеийн өрөвслүүд за түнх өвдөгний үед бид нар эмээ өвөнрийг мэдж байгаа тий. Жохон жин ихтэл ирэхээр өвдгөөр хатгаж өвддөг ч юм уу түнхээр өвддөг ч юм уу. Энэ болгонд хөдөлгөөн засалч нар бол нэгдүгээр урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөгөө болон тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг. А хоёрдугаард цаашаа тэр явцыг дамжуулахгүй байхын тулд маш их чухал үүрэгтэй. За хэрвээ нэгэнт өвдөлд ороод ирсэн бол жишээ нь үеийн өрөвсөл, остеоартрит ч юм уу тий ийм өрөвсөл болоод ирэхээр цаашаа дамжуулахгүй байх нь чухал байдаг. Дөрвөн шаттай явдаг байхгүй. А ингээд цаашаа яваад хэрвээ зөв тусламж үйлчилгээ авч чадаагүй, зөв сэргээн засахын хөдөлгөөн засалчийн тусламж авч чадаагүй бол нотлохотой хамгийн гол нэмжлэг авч чадаагүй бол хүндрээд эцсийн ашигтандаа ороод чад ирэхээр үе солиулна гэж. За үе солиулах хагалгаа ороод ирэхээр жишээ нь өвдөгний үе ч юм уу, түнхний үе ч юм уу. Манайд бол манай Монгол улсад сүлээд маш ихээр хийж байгаа шүү дээ. Энийний дараагаар нэгэнт хагалгаа хийгдсэний дараа бол дахиад нөгөө хөдөлгөөн засалчийн маань тусламж ирэх болно. Яагаад вэ гэхээр өвдөгний үеэс солиулах хагалгааны дараагаар бүр эхний 7 хоногт юу их вэ, 2 дахь 7 хоногт юу их вэ гэдэг ингээд гайдлайн өдөрдөмж байдаг. Маш сайхан хагалгаа хийгдчихдэг. Хагалгааны дараа тэр хүн буцаад хэвийн амьдралд ороод алхаад явах асуудал, хэвийн амьдралд ороод 0 руугаа орох, юмаа худалдаж авах энэ асуудал их чухал. Гэтэл зөв тусламж үйлчилгээ байхгүй улмаас энэ хүний энэ сэргэлт маш ихээр удаашрч ирдэг. За хөдөлгөөнс иргэсэн ч гэсэн яг хэвийн төвшөнд очиж сэргэсэн үгүй гэдгийг энгийн хүн бол мэдэхгүй шүү дээ. Тэгээ энэ болгоны хөдөлгөөн засалч үнэлээд яг тэр 2-7 хоног хүнд 2-7 хоногийн дараа энэ хүний өвдөгний хөдөлгөөн ямар болох ёстой вэ гэдгийг мэдж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэнд нь хүргээд ингэж буцаж хэвийн амьдралд нь тодорхой хугацааны дараа өдөрдөмжийн заавал нотлохоодны эмчилгээний дүнд оруулдаг. Энэ байж байна. За жишээ нь үүнээс гаднаас одоо хугарал бэртэл гэмтлүүд байж байна тийм. Одоо жишээ нь дунд мөнгөний хугарал авлаа гэж бодоод энэ хугарлын дараагаар тухайн хүн яг зөв хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээ зөв хөдөлгөөний сэргэлт яваагүй бол эргээд түнхний өвдөлтөнд өртөх ч юм уу, өвдөгний өвдөлтөнд өртөх ч юм уу. Яагаад тэгэхээр хүмүүс мэдгүйгээс болоод аль хэдийн яс боруулаад хөдөлгөөн хийх ёстой болчоод байдаг. Энийг хийхгүй байсаар хагаад нөгөө булчингууд найтах гарчдаг. За энээсээ болоод булчингийн зөв тэнцвэртэй тогтолцоо алдагдах. За энээс болоод өвдөлтүүд үүсэх ч юм уу. Ийм эрсдлүүд байдаг. Тэгээ энэ дээр бол бас хөдөлгөөн засалч нар бол маш их чухал үүрэг оролтод оролцдог. Хамгийн гол зүйл бол ерөөсөө орчин үеийн ангаах ухаан, за энэ эрүүл мэндийн шинжилгээ ухаан бол нотлохоон тулгуурсан эмчилгээ явуулах хэрэгтэй. Энийг явуулдаг, нотлохоон дээр үндэслэн эмчилгээ явуулдаг ийм хүмүүс байгаа. Нэмээд нэг зүйлийг хэлэхэд за нурууны өвдөлт гэдэг юм тийм. Магадгүй өөрөө ч нурууч өвддөг байж магадгүй. За ер нь хүн амьдралынхаа явцад бол нэг 10 хүний 8 орчим их бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртдөг. За тэгээ энэ болгонд бол жишээ нь нурууны өвдөлтөнд энэ хөдөлгөөний алдагдал гэдэг юм маш их бий болдог. Энийг маш нарийн үнэлдэг. Буцаад сэргээгээд ирэхээр тэр хүн сайхан болчдөг тийм. Харамсалтай нь ийм тохиолдол байгаа л да хүмүүс нуруу өвдөд ирэхээр өвчин намдах юм уучаал ингээл загайг болчлоо явдаг. Үнэндээ бол хэрвээ хөдөлгөөн биомеханик тэнд алдагдаад ирсэн бол тэрийг сэргээхгүйгээр тэр хүн бүрэн идэвж байна гэсэн үг биш байхгүй. Тийм. Тэгэхээр энэ болгонд маш үр дүнтэйгээр нотлохоон суурилсан эмчилгээ явуулж тусалж чаддаг юм хөдөлгөөн засалч гэж хэлнэ. Тийм. Би одоо ингээд хөдөлгөөн засалч боллоо. Мэргэжилтэн боллоо. Тэнгүүт би одоо яг хаана ямар газар местэн дээр тийм ямар местэн дээр одоо яг энэ мэргэжлийг хийх юм. Тэгэхээр мэдээж би түрүү хэлснээр бол эмнэлгийн мэргэжилтэй учраас хамгийн их хөдөлгөөн засалчтай ажиллаж байгаа газар бол мэдээж эмнэлэг. Эмнэлгийн rehabilitation буюу сэргээн засахын тасагт заашгүй сэргээн засах одоо орчин үед бол ер нь эмчилгээг бол багаар үзүүлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр сэргээн засахын үндсэн багийн гишүүн бол хөдөлгөөн засалч. Тийм болохоор эмнэлгийн сэргээн засахын тасгуудад ажиллаж болно. Үүн дээр нэмэгдээд түрүүн хэлсэн хэрвээ
за спорт сонирхолтой бол тийм үү. Яг спортын хөдөлгөөн засалж болж болохгүй гэж. За тамирчдад яг тухайн тамирчдад хүрсэн хөдөлгөөн үйл ажиллагааны чадварын алдагдлахээс илүү яаж энэ чадварыг нэмэгдүүлэх вэ гэх юм уу те. Нарийн хөдөлгөөний анализ хийдэг учраас ингэж бас явах боломжтой. За үүн дээр нэмэгдээд за тухайн төрөл бүрийн нийгмийг дэмжих төвүүд байдаг. За энэ дээр жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч юм уу те. Тархины саажилтын улмаас болоод хөдөлгөөн үйл ажиллагааны чадвар алдсан. За энэ хүүхдүүд дээр ажиллах ч юм уу. Маш их олон чиглэлд ажиллах боломжтой. Энэ клиникээс гадна бас боловсролын үйлчилгээг тухайн ард түмний ерөнхий эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлд ажиллах боломжтой гэсэн үг. Нэгд бол их гой мэдээлэлүүд танаас сая авлаа л та. Тэгмээ за одоо энэ дүүнерт маань те. Дүүнер маань одоо ингэ төгсөд ирэх чинь 12 дугаар ангиас төгсөд ирлээ. Тэгмээ энэ хүүхдүүдэд яг энэ мэргэжлэр сурах гад орж ирэхдээ ямар хичээлэр ямар ямар хичээлэр те яаж орж ирэх. Тийм. Тэгэхээр бас яг хөдөлгөөн засалж гэдэг энэ мэргэжлэр суралцахад бас их уяатан байгаа шүү дээ. Энэ дээр хим биолог, үүн дээр нэмэгдээд математик, физик, за англи хэл, нийгмийн ухаан гэсэн үндсэндээ энэ 6 хичээлүүдээс аль өндөр оноотой 2 хичээлээ оноогоо ашиглаад элсэж орох бол бүрэн боломжтой. Тэгээд би бас нэмж хэлэхэд энэ бол маш их эрчимтэй хөгжиж байгаа мэргэжил, маш сайхан ийм мэргэжил байгаа. Тэгээ эндээс онцлог нь юу вэ гэхээр Монгол улсад өнгөж гарч ирж байгаа учраас одоо нэг 216хан хөдөлгөөн засалж байгаа. Энэ бол нэгсэндээ 2011 онд анхны төгсөлд гарсан юм. Тэгэхээр Монгол улсад ер нь дундаж хөгжилтэй улс орны жишгээр ингээд аваад үзэхэд 1000 зуучлаарай 100 мянган хонд нэг 60 PD хөдөлгөөн засалж байх ёстой гэсэн ийм тоо үзүүл байдаг. Ингэжээж ерөнхийдөө сэргийн засгийн тусламж үйлчлэгийг бол нэг дунд төвшөнд үзүүлж байна гэсэн ийм тоо баримт байдаг. Манайд бол дөнгөж 216 гэдэг бол тэнд бол орон зай маш их байна гэсэн. Төгсөж байгаа бүх хөдөлгөөн засалчид маань нэгэн ажлын байраар хангагддаг тийм эрэлт хэрэгцээ ихтэй. Та нэг гоё жишээгээр нэг юуг тайлбарлаад өгч хөдөлгөөн засалч мэргэжлийн те. Тэг тусламж үйлчлэгийг яг яаж үзүүлдэг талаар. Тийм. Тэгэхээр өндөр чи битэр хоёулаа санал дээр сууж юм тийм үү? Эндээс яг хөдөлгөөн заслын хийн гэвэл боломжгүй тий. Гэхдээ зүгээр би өөрөө хөдөлгөөн заслын багш, хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээ үзүүлдэгийн хувьд нэг жишээ авахад хамгийн энгийн жишээ авъя л да бид нэр. Мөр гэдэг энэ үг юу вэ тийм үү? Энэ бол комплекс үг. Мөрөө ингээ гэмтээсэн хүмүүс бас хийдэг байхгүй хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээ. Бид нар өдөр тутамны амьдралын үйл ажиллагаанд оролцоод та нарын энэ мөр одоо жишээ нь мөрний нуглах хөдөлгөөн 180 гэдэг юм уу маш их далайцтай хөдөлгөөн гэдэг. Тэгэхэд энэ мөр жоохон эвгүй унаад ч юм уу эвгүй гараад тулаад унахад эсвэл буглагаас хуурсны дараагаар удаан хөдөлгөөнгүй байснаас болоод энэ мөрний үений бүрхүүлээд гэмтчихдэг байхгүй. Тэгээд гар жоохон хөдөлгөөн болоод ирэхэд хүн ямар хэцүүг бол мэдэрдэг. За тэгээ энэ хүн дээр бол яг ямар хөдөлгөөн алдагддаг вэ гэдгийг бол хөдөлгөөн засалч маш сайн мэддэг. Энэ шинжлэх ухааны яг үндсэлтэйгээр за жишээ нь мөрний гадаг ширүүлэх хөдөлгөөнч гэдэг юм уу. Энийг ингээд дасгал хөдөлгөөн яг зөв техникээр сайжруулад ирэхээр тухайн хүн маш хурдан сайжирдаг. Тэгээд магадгүй тэр хүн өөрөө 6 сарын дараагаар өвдөн ингээд гайгүй болж магадгүй. Гэтэл хөдөлгөөн засалчтай ирэхэд бол за сарын дараа ч юм магадгүй 14 хоногийн дараа үнэхээр сайн хийвэл айгүй хөдөлгөөн сайжраад ингээд маш их сэтгэл ханамж бий болдог. Жишээ нь ийм үйлчлүүлэгчдэр ажиллаж байхад зарим хүмүүс хэлдэгтэй би одоо ингээд 2-7 хоног юм гараа өргөж чадахгүй байлдаг байсан. Одоо ингээд би чөлөөтэй юм хийж байна. Би өөртөө үнэхээр их баяртай байна. Яаж би энэ мэргэжлээ сурч болох уу гэж асуудаг хүмүүс хүртэл байдаг. Тэгэхээр энэ бол тухайн үйлчлүүлэгчтэй маш ойрхон харьцдаг. За тэр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг маш их мэдэрдэг ийм сайхан мэргэжил. За тэгэхээр хөдөлгөөн засалж мэргэжлийг яг таван онцлогтой бусад мэргэжлүүдээс гой онцлог. Тэгээд яг хүмүүс яг яагаад сонгох ёстой шалтгаан тиймэрхүү хэлж өгөх. Тийм. Бас дөрөв би товчхон дурдсан зүгээр дахиад товчхон хэлэхэд бол нэгдүгээрт дэлхийн нийт бол харьцангуйгаар тэр замбраагүй эмийн хэрэглэнээс бол татгалзаж шүү дээ тийм. Дасгал хөдөлгөөн чиглэл рүү орж байна. Энэтэй бол маш ойрхон. Нэгснөө дасгал хөдөлгөөний эксперт гэж хэлж болно, мэрэгчлэн гэж хэлж болно. Энэ бол маш сайхан. Тэгэхээр нэгдүгээр тэр байна. Хоёрдугаар чи үйлчлүүлэгчтэй хэрвээ их ойрхон байхыг хүсдэг, эндээс үр дүнгийн харахыг нүдэрээ байнга ингэж прогресс явцыг харахыг хүсдэг. Ийм хүсэл сонирхолтой бол хөдөлгөөн засалж байх хэрэгтэй гэсэн. Тэгээд үүн дээр нэмэгдээд эрэлт хэрэгцээ маш их байна.
өнөөдөр боломж маш их байна. Яагаад тэгэхээр ганц Монгол улсд биш. За Монгол улсаас цаашаа нагараад олон улсад сурах бүрэн боломж байгаа. Олон улсын хөтөлбөртэй за ийм мэрэгчлэлтэн байгаа. Тэгэхээр товчхондоо дуртахад нэг 4 шалтгааныг хэлэхээр байна да. За их гоё хүртээмжтэй мэдээллийг өгсөнд баярлалаа. Дүүнерт маань ч гэсэн их хүртээмжтэй байсан баг те. За хамгийн төсвөлт нь болохоор ганц жоохон өөр төрлийн юм асууч. Тэгэхээр энэ дээр болохоор яг хүүхдүүд одоо энэ 12 төгсч хүүхдүүд та яг ямар зөвлөгөө өгөх вэ? Мэргэжил сонголтын талаар. Сайхан зөвлөгөө өгч. Хөдөлгөөн засалчтай холбоотой. Ер нь ерөнхийдөө ч гэсэн холбоотой ч гэсэн тийм. За би саяны хэлсэн тэр нэг 4 шалтгааныг үнэхээр та энэ чиглэлд өөрөө чинь сонирхол байна уу тийм. Нэгдүгээр хүн тухайн альва нэг үйлчлүүлээс хичээг эмчлэх юм сонирхол байна уугүй юу? Хоёрдугаар спортын сонирхол байна уугүй юу тийм. Гуравдугаар эвийн бус эмчилгээний аргаар хүнийг эмчлэх сонирхол байна уугүй юу? За энэ чиний таалагдж байгаа тэр мэрэгжил муу юм шиг байна уугүй юу гэдэг мэдрэмжийг саяны хэлсэн зүйлийг сонсоод бол нэг хүн бодол төрнөө дээ тийм. Тэгэхээр энэ хэрвээ үнэхээр айл нэг нь үнэхээр таалагдж байгаа юм бол энэ хөдөлгөөн засалч мэрэгчлэлийг сонгосноор бол таны ирээдүйн маш гэгээлэг байна. За тэгээд боломжууд бол маш их. Сая хэлсэн бакалаврын зэрэгтэй суралцаад өгсөн 4 жилийн хугацаанд ингэчээ цаашаа магистр докторт суралцах боломжтой Монголд болон олон улсад. Тэгээд манай багш нарын онцлог бол манай багш маань бүгд олон улс гадаадд хөдөлгөөн заслын чиглэлээр мэргэжил дэвшлэл сурч ирсэн ийм багш нар байгаа. Тэгээд дээрээс нь эцэст нь хэлэхэд ерөнхийд нь хэлэхэд бол альва нэг мэргэжлийг сонгож байгаа бол энэ танд тохирох мэргэжил үү гэдгийг нэгдүгээр хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Хичнээн хэн нэгний үгээр ч юм уу энэ мэргэжлийг сонгоо гэвэл хэрвээ та сонирхолгүй бол энэ мэргэжил хичнээн сайхан байсан ч гэсэн та бол аз жаргал байх байна л гэсэн. Тэгэхээр нэгдүгээр өөрийнхөө сонирхлыг тавих хэрэгтэй. Өөр үнэхээр сонирхолтой байх юм бол та ямар ч мэргэжлийг амжилт олно л гэж хэлэхээр юм. За сая нийт ярьсан юмудаас яг бодох. Миний надад ч яг энэ мөрний гэмтэл гэж байгаа байхгүй. Би яг спорт хөгжилт гэсэнтэй. Тэгэхээр мөрний гэмтэл гэдэг юм байгаа. Тэгэд тэр яг тухай яг ямар хаанаас яг яаж зөвлөгөө авах яг хиндэ мэдэхгүй явж сая яг таны хэлснээс ойлгоод одоо ингээд би тийм хөдөлгөөн засалч мэргэжилтнээс очиж зөвлөгөө авах талаараа сайн ойлголоо. Тэгэхээр ийм их гоё хүртээлтэй мэдээллийг өгсөнд баярлалаа. Бас цаг цаа ингээд зарцуулаад бидэнд ирж хэрэгтэй мэдээллийг хийж өгсөн танд баярлалаа. За өнөөдрийн подкаст маань өөр ингээ өндөрлж байна. Нэмэлт мэдээллийг авах хүсвэл доорх линкээр холбогдороо. Баярлалаа. За баярлалаа.